Эхний хэдэн тоглолтод хангалттай харуулсан. Болор Эрдэнэ дундаас за төвийн тоглогч Болор Эрдэнэ ун чидэд үзүүлж чадсан юм тоглогч. Энэ үлрэлч гэсэн самбар тэмцэж байгаа тэмцэл түүний тоглооны санаачлагууд өнгөрсөн үлрэлийн Улаанбаатар Амазонс баг бол гарааны бүрэлдэхүүн маш чанга зузаанч гисэн. Сэлгээ үл хамгаалт үнэхээр дарамттай. Сайн болж ийн доор бөмбөгөө хүлээгээд авцсан Робинсон довтлогоо оновчтой болсон. Винксийн ахлагчаар тоглож байсан энэ тоглогч 2 авлаад тооны харьцаа 8-4. Тэгэхээр жоохон асуудлууд ихний үе дээр гарч ирэх шиг харагдлаа. Робинсон найдвартай байна. За будагтай талбайд бол маш том зөрүү гарч байна. Тийм сэргэлэн одоо бэртэл гэмтлийн улмаас ингээ 2 сар болчиход байна. За Болор Эрдэнэ энд алдаатай довтлооны оновчтой болж байгаа. Энэ үлрэлээс эхлэн өнгөрсөн үлрэл авраг авсан бүрэлдэхүүнд байсан. За энд Кармен баг алдаатай шиж магадгүй довтлогоо оновчтой боллоо. Үзүүлэх боломж хангалттай харагдж байсан. 30 оног авна гэдэг бол тийм ч одоо таархан довтлооны ур чадвартай тоглолт хийх зүйл биш шүү дээ. Шийддэг цэг шүү дээ тий. За тоглолт хэлснээс хойш баг энэ тоглолтын анхны холын цаа шийдэлтүүдээ Робинсон будагтай талбайд нийлдэхгүй нэ. Амархан тоглолтыг өнгөрөөдөг ч юм уу тийм байдлыг бол их олон харж илаа. Одоогийн байдлаар бол өөрийгөө бас нэг хамгаалт нэр илүү дайталж тоглож байгаа харагдаж. Маш сайн хамгаалт байлаа. Робинсон өөрийнхөө хүссэн байрлал дээрээс маш хэлбэрхэн дамжуултыг хүлээж Болор Эрдэнэ гоцоожин Болор Эрдэнэ бөмбөгтөө өөртөө зай гаргаад холын зай шидэлтийг үүсгэсэн Болор Эрдэнэ энэ үлрэлийг өнгөтэй эхлүүлж байгаа. За өнгөрсөн Болор Эрдэнэ дээр нэлээд ойрхон хамгаалтыг хийсэн Баатрин Болор Эрдэнэ дундаас за яг энэ за тэгээ дээрээс нэмээд бүр алдаа нэхэд байгаа шүү дээ. Кармен 3-аас шидэлт оновчтой болсон. За ийм л гоё гүйцэтгэлтэй, ийм л гоё ойртуулсан Болор Эрдэнэ давтгаан 7 секунд Трон голоор зэдгүүлсэн. За энэ тоглогч л үнэхээр том асуудал тарих нэ. Сод цэцэг ахаад өөртөө боломжийг үүсгэж 2 оног авлаа. Маш гоё хичээл зүтгэл. За бас маш том үүрэг, маш том хариуцлагыг үүрч. За дээрээс нь маш том зорилготой л энэ багт орж ирсэн. Ойлгомжтой. Бацаажин Болор Эрдэнэ зөвхөн шийдэл гэхээс орж ирээ задлсан. За Улаанбаатар Амазонсын хөдөлгөөнтэй довтлохоонууд бол үнэхээр асуудал тарина. Энэ удаад уртнаас нь будагтай талбарууд арьж орж ирээ довтлогоо гүйцэтгэх үед хоцорсон хамгаалалт хүч ямар ихээр нэмэгдсэн бэ гэдгийг одоо надаар хэлүүлдэг та бүхэн ойлгож байгаа хаа. Болор Эрдэнэ 3-аас үнэхээр өөлөх зүйл байхгүй энэ да энэ тоглогчийн байнгээ бэлтгэх шаардлага их байсан. Ахаад гоё дамжуулалт төгсгөл найдвартай. Өмнөх тоглолтод 14 оноо 15 сая ялгаа алга хийх зүйлэл маш идэвхтэй хийсээр алсын дамжуултыг нь 3 оноо авалгаа хөвөргөж байна. Кармен за доор багийнх нь будагтай хоёргүйг нэмэнгийн бөмбөгийг зүгээр яг л өөртөө өгч байгаа юм шиг очоод авчлаа. За тэрний үргэлжлээд 3 оноо олсон. Гар дээрээс өгж байгаа дамжуул. Болор цэцэг Болор Эрдэнэ дэндүү амархан байна. Амазонсын довтлоготой ярих зүйл үнэхээр өндөр боломжтой уг нь байлаа. Кармен гоё довтлогоо байна. За бие хүчийг бол маш сайн ашиглаж тоглож шүү. Улаанбаатар Амазонс баг энэ гаргаж байгаа сул талууд дээрээс аль болох холуур тоглолтыг үргэлжлүүлэх ёстой. Болор цэцэг дээр ямар ч хамгаалагч ирээгүй байсан. Түүнийг Кали холын зай шидэлт оновчгүй болсон хэдий чи Эрдэнэ 2 дахь боломжоор за будагтай талбайд бол яалтчгүй өндөр байна. Улаанбаатар Амазонс метршгүй тэмцэж байна да. Кали Эрдэнээр гаргаад гисэн цаг дуусахтаа уралдаа дундаа шийдсэн Эрдэнэ багийн шидэлт оновчтой болоод 10 тугийнхан Болор цэцэг энэ удаа доор Робинсон татгуулж чадсан. Робинсон довтлогоо оновчтой. За Амари Робинсон хувийнхаа 14 байрлал дээр тоглож байгаа юм тоглогч. За солгоохрын довтлогоо оновчтой. Кармен хувийнхаа 20 хоног авч байна. Чи хүлээж авч чадсангүй баярхуугийн өмнө дамжуултыг хүлээж авч чадсангүй. Кармен ямар гоё мэдрэмжтэй хамгаалалт вэ? Будагтай талбайгаас 2 оноо. Нүгийг сайн эхлүүлж гин. За энэ тоглолтын турш идэвхтэй байж чадж байгаа ганц тоглогч нь Кармен. Тэгвэл эсрэг тал Амари Робинсон гэж энэ тоглогч 40 минут тоглосон ч гэсэн энийг л тоглоод идэв. Багийнхандаа маш их зүйлийг ярьд. За одоо тэгвэл энэ тайран Робинсон багаараа тоглосон бие биендээ тусалсан тоглолтууд хэрэгтэй байгаа. Тунгалаг будагтай талбаруудаараа довтлогоо оновчтой болсон. Бид нэг асуул орон зайг маш гоё хийж гэлээ. Энэ дээр уртнаас нь шууд өөрөө шийдэж байгаа байна. Холын зай шидэлт авсан хэдий ч Робинсон үлээж аваад будагтай талбайд 2 оноо авчихсан алдаанууд бол харагддаг байсан бол одоо тийс өөр болжээ. Бэлтгэл сургалт Болор Эрдэнэ голоор гоё зүслээ дамжуултыг гоё үнэхээр хангалттай харагдаж байна. Довтлогоо оновчгүй болсон Амари Робинсон урагшаа дамжуулт цаг алгалгүй гаргаад өгсөн Болор цэцэг хэлбэр 2 оноо хурдан довтлогоо авлаа. Олсон. Ихтэй шидэлт нь оновчгүй Эрдэнэ маа доороос алдаатай ч байж болохоор
довтлогоог төгсгөж чадлаа. Харагдаж байна. Дахиад за бүр ингэж хамгаалж байгаа тоглогч эсэргаагийн импорт тоглогчийг болор ирдэн арда 10-ын товтлогоо. Нэг заслаа авсан. Карман гоё дамжуулт өгсөн. Солонго товтлогоо оноолгосон. За сүүлийн гоё багийн тоглолт дамжуултаас авсан оноо байла. Эсрэг талд Бацаажийн болор гивэн гов товтлогоо гүйцэтгээд ихтэй тоглолтыг хийжлээ шүү дээ энэ тоглолтын дээр бол. Ариун цэцэг хулан хоёр байгаа байхгүй байгааг ч гэсэн хідүүлээ төдий лоо гээл те. Өөр ийм хоёрдугаарт маш их байна. Тэгээ цаашаа ариун цэцэг хулан хоёрыг орж ирэхэд энэ хоёр маань бол ер нь өөрсдөө талаас за Бацаажийн болор эдний слот тест үзүүлэлт өнөө одоогийн байдлаар 20 оноо 8 самбарт 6 дамжуулалт бараг 50% товтлогоотой. урдуур нь орж ирээд бөмбөгийг аваад довтлогоо шилжиж дамжуулт өгөөд 2 оног ядах юмгүй авлаа. 10-ийнх нь Довтлооны 7-гийн оновчтой болгочихсон. 26 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. За соццог оноо авсан 40 онооны зөрүү дүүжгсэн. Бараг 20-15 тунд чижсэн тоглогчтой. статистикийн хувьд бол MVP-ийн өрсөлдөөнт тоонд. Гэхдээ багийн амжилтаас шалтгаалan Кайли Чон 3-аас энэ тоглолтод амжилттай болгож байгаа. Эхний холын зай шидэлт нь Самар лигийн мөнгөн медаль хүрчээсэн юм тоглогч. Эрдэнэт 3-аас холын зай шидэлт оновчтой. За энэ тоглогчийн Кайли Чон ямар амар довтлогоо вэ? Смак итүүгээр өвсөттэй. 20 цаг 40 минутаас үлийн тоглолтыг хийнэ. Инглингийн гоё довтлогоо гоё алхалт байна. За Houston Rockets те бас мэдээж одоо хамгийн л аврагын магадлал өндөр ирж байгаа хоёр багийн хоорондын тоглолтоор Shane эсрэг Kevin Durant-ийн өрсөлдөөнийг бид нэр харах бол Яарах шаардлага байхгүй хожиж байгаа баг. За тэд 100 оноонд хүрэхэд ердөө 3 оноо дутуу байсан. Тэр 3 оноог нь Эрдэнэ олон зай шидэл дээр авч байна. За 51 онооны зөрүүтэйгээр Улаанбаатар Amazons баг хүснэгтийг нэг ч хожигдолгүйгээр инхүү 4 тик гэсэн амжилттай тэргүүлэхээр боллоо.